За сайн байцгаана уу шүтэр сонирхчдоо. За өнөөдөр та нарт Ponzian Gambit-ийн талаар зааж өгье. За цагаан талаас эхэлнэ. За E4 аль E5 гэж хэлнэ. За шууд хэмээгээ C4 гэж. За аль мороор миний хүүг идэх гэж оролдоно. За идэхэд хүүгээ хамгаалахгүйгээр шууд урагшна дээд дүр гэж байна. За аль энэ хүүг идэнэ. За би зөрүүлээд аль энэ хүүг идэнэ. За хар талаас за миний хүүг идэхийн тулд мороо гаргаж ирнэ. За тэгэхээр одоо яг энэчнээс л эхэлнэ. За би хуу нүдлийн E2 гээд. За тэгэхээр яг айл миний морийг идэхгүйгээр за ингэж идэх гэсэн. За хэрвээ би морийг идэх юм бол айл бисэрээ хамгаалаад за би ингэж хамгаалах юм шиг энэ тимээ идэх гэсэн. Тэгэхээр би морийг идэхгүйгээр айл айл миний бирс одоо билүү өгөөш өгөө гарч ирж байна. Тэгэхээр мороор миний бирс. За тэгэхэд би тэргээрээ морийг идэхгүй харин шууд тэрэгний хөл дээр шаглана. За айл ноёнгоо урагшаа нүүлгээд мад